Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum podcast-ийн шинэ дугаар тавтаамаар л. За энэ дугаараар бид хэмэл оюуны талаар илүү гүнзгий яриануудыг та бүхэнд цуврал байдлаар хүргэхээр Mobicom-ийн машин сургалтын инженер Инх Манлаатай хамтран хүргэх гэж байна. За яагаад энэ дугаарыг хийх болсон бэ гэдгээ хамгийн ихний дугаар дээр тайлбарлая. За яагаад вэ гэхээр сүүлийн саруудад биш өдрүүдэд энэ хэмэл оюуны өрсөлдөөн бүр улам ирчээг авч байна. За дэлхийн эдийн засгийн форум гэх мэтчлэн маш том платформуд дээр зөвхөн хэмэл оюуны талаар ярьж байна. Тэгээд энэ хэмэл оюун гэдэг зүйлийг эрчим хүчтэй зүүрлэж ярьж байгаа гэдгийг бол би маш олон удаа подкастын дугаарууд дээр ярьсан. Гэхдээ эрчим хүчтэй зүүрлэнэ гэдэг маань өөрөө маш том зүйл. Бид нар энийг төсөөлөлдөө төдийлөн бас ойлгохгүй байж магадгүй. Тэгэхээр бид нар яг энэ технологиг академик мэдлэгийнхэн талаас ер нь яаж ойлгохыг, мөн өөрсдийнхөө амьдралдаа ур чадвартаа ер нь хэрхэн яаж суралцаж үр ашигтайгаар үр шимийг нь хүртэж болох юм бэ гэдэг байдлаар бид хоёр ийм цуврал дугааруудыг бэлтгэхээр эхнийхээ дугаарыг эхлүүлж байна. Тэгээд орой мэндийг хүргье манлаа. Орой мэнд. Ер нь маш хурдтал байна тий. Ер нь хурд гэдэг зүйл бараг утгаа алдчих шиг байна тий. Тийм одоо хурд бол бүр амар нэмэгдэж байна. Ер нь бол өдөр явж штэ. Хоочин бол жилээр сараар гэдэг гэсэн. Одоо бол өдрөөр ерөөс хурд явдаг болсон. Энэ тэгээд бас нэг хэмэл оюунтай бол сашгүй холбоотойгоо. Тэнгууд хэмэл оюун өөрийнхөө хурдыг бас нэмээд байгаа. Сүүлд Tropic Cloud-ийнхан бол юу яагаад байгаа штэ. Cloud-ийн кодыг бол яг нэг гараар ингэж программистууд бичих байлцсан. Cloud-ийн кодыг Cloud өөрөө бичиж байгаа гэдэг. Өөрийнхөө кодыг өөрөө бичдэг болсон. Тэнд дээрээс инженерүүд юу хийж байгаа вэ гэхээр юу нь чиглүүлэг хийдэг. Ерөнхий архитектур юмнуудыг л хийдэг. Босод зүгээр юм жижиг сажиг код бичих ажлуудыг бол ерөнхийдөө хэмэл оюунууд хийж байгаа гэдэг. Тийм. Сая Davos дээр бас ярьж байгаа шиг байсан. Нэг 6-аас 12 сарын дотор ер нь бүх кодыг манай Cloud бичдэг болно л гэсэн шүү дээ. Захирал нь. Тийм тэгжлээ. Тийм. Хоёлаа яг үндсэн гол агуулга руугаа эхлэхээс өмнө энэ эрчим хүчтэй зөвөрлөд байгаа зүйлийг чи ер нь бас юу гэж харж байна гэдэг талаар эхлэе л та. Миний хувьд ойлгож байгаагаар яг өнөөдрийн байдлаар бид хоёр яг нэг оройн 8 цагт ажиллаад хараад подкастаа бичиж байна. Манай офс дээр нэг 7-оос 9 цагийн хооронд тог тасрах хуваартай байсан. Гэхдээ азар тог тасарсангүй. Яг ийм эрчим хүчний асуудал яг өнөөдрийн бидний хамгийн том тулгамдж байгаа асуудал болчиход байна шүү дээ. Би энийг яг юу гэж зөвөрлж хараад байгаа вэ гэхээр магадгүй хэмэл оюуныг эрчим хүчтэй зөвөрлөхээр хүмүүсийн толгой төсөөлөл буухгүй гэж магадгүй. Тэгвэл тогтоо дэлгүүр өнөөдөр тоггүй дэлгүүр хоёрын үйл ажиллагаа ашигын хувьд юу ямар хувь байна. За хэдхэн жилийн дараа AI-ыг ажилуулж байгаа байгууллага AI-гүй байгууллага хоёрын зөрүү яг л нэг иймэрхүү төвшөнд ирэх юм болов гэж бодоод чи бас энийг юу гэж бодож байна? Тийм. Саяны үгний тал дээр бол шинэ үеийн яг цахилгаан гэдэг бас цахилгаан эрчим хүчийг хүмүүс эзэмшснээр ер нь бол хөгжил бол бүр амар хурдтай болсон шүү дээ. Яг одоо яг цахилгаан шиг яг тийм амар импакт үзүүлэхээр шинэ нээлт надад хэмлээ явахын гэж Андрю Нэгийн юм бол хэлсэн байгаа шүү дээ. Шинэ үеийн цахилгаан гэдэг. Тэгээд төрөний дэлгүүрийн жишээн дээр бол гарч иж байгаа цахилгаантай бол одоо бараагаа зарахтаа бэлэн мөнгөөр төсөж харж байна тий. Чи ингээл бэлэн мөнгө цаг алдаад байгаа байхгүй. Тэгэл орлогоо явах бүртгэх тэр чинь орлого зарлага бүртгэх бүх юм дээр угсаа одоо ингээ кассинг програм дээр хийгээд яваад болж байгаа шүү дээ. Кассинг програмтай програмгүй хоёрын хооронд л чинь ингээл хөгжлийнх нь хувьд ингээл зүгээр тэнгэр газар шиг ялгаа гараад эхэлнэ. Тэгэл одоо байгаа бүх сүр технологиудын суурь нь цахилгаан дээр явж байгаа шүү дээ. Тэнгуут ч одоо дараагийн үед яах гэдэг нь вэ гэхэлэр бүх юмны суурь нь хэмэл оюун дээр очиж гарч ирэх гэдэг юм гэсэн. Бүгд ер нь бол хэмэл оюун дээр суурилж дараагийн төвшин рүүгээ илүү хурдтайгаар явах. Яг тийм эрүү үеийн эхлэл дээр явж гин гэж харж байна би бол. Тийм. Би бас яг тэгж хараад дөнгөж эхэлж гин. Тоглоом бол яг дөнгөж эхэлж гин те. Саяхан бас Amazon-ы Jeff Bezos бас тэгсэн байсан. Нэг Францад нэг AI summit-д орохдоо сэтгүүлч нь бол асууж байгаа юм л да. Хэмэл оюуны бабалд бид нар байна уу? Бид нар хөөсөрсөн байна уу гэсэн чинь үгүй ээ. Дөнгөж эхэлж байна.
энэ хиймэл оюун чинь одоо зөвхөн яг ийм технологийн хэдэн салбарууд дээр л ингээ яригдаад байна. Бусад салбарууд руу хөдөө аж ахуй руу, эрчим хүч рүү тий. За мөн монголоор бол одоо мал аж ахуйн салбар руу гэдэг ч юм уу ийм бусад салбарууд руу орох болоогүй байгаад байгаа учраас дөнгөж эхлэл дээр нь бид нар байна. Тэгэхээр бид нар илүү фоморохгүйгээр илүү ингээ суур мэдлэгээ илүү сайжруулвал энэс илүү ашгуудыг хүртэх боломжтой л гэж миний хувьд хараад байна. Тэгээ та хэдийн мэдлэгт бас нилээдгөө нэмэр болох үс зүйлүүдийг бид хоёр ярихыг хичээнэ. За хамгийн ихний сэдв маань ер нь яагаад ашиглаж сурах ёстой гэж. За яагаад гэдэг дээр бол нэгдүгээрт бүтээмж яриасан. Бүтээмжийг бол ер нь бол багаар отоход 40-50%-аар нэмж ийн гэж үздэг. Нэг хүний бүтээмжийг. Тэгээд хоёрдугаар гэх юм бол хэмэл оюуны арталт бол ингээд цэвэр өгөгдөлтөөр үндэслэж гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ өгөгдлөөс гадна тэн дээр оновчлол гэдэг нэг юм яваад байгаа байхгүй. Яг нь статистик үзэжсэн хүмүүс бол тэн дээр яг оновчлол гэж юу яриад байгаа вэ гэдгийг ойлгож байгаа. Яг оновчтой шийдвэр гаргах, датан дээр суйрлаад шийдвэр гаргах тэгхтээ илүү оновчтойгоор гэсэн үг байхгүй. Тэгээ хэмэл оюухан гэхэр зөвхөн чат GPT төсөөлөд иж болохгүй л дээ. Өөр зөндөө олон янзын төрлийн хэмэл оюуны төрлүүд байгаа. Гэхдээ ер нь бол бүгдээр статистик дээр суурилж хагаад гол яг нэг хэмэл оюуны сураад байна гэдэг нь ер нь бол оновчлолын асуудал байхгүй. Тэнгүүд энэ дээр бид нар яаж оновчтой шийдвэр гаргах юм те? Ирээдүйг яаж оновчтой таамаглах юм? Ирээдүйг зөв таамагласнараа илүү их ашиг болох гэдэг байгаа байхгүй. Ер нь бол тэнгүүд оновчлолын асуудлын дээр гарч ирж байгаа юм. Тэгээд сүүлийнх нь бол ер нь яагаад хэрэглэх ёстой вэ гэдэг дээр хэрэглэгчийн туршлага байна. Хэрэглэгч одоо байгууллага талаасаа өнөөдөр ер нь ярих гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд хэрэглэгчтэй илүү нэгдүгürt мэднэ гэсэн үг. Ойлгоно. Ойлгоод хурж ажиллаж чадна гэсэн үг байхгүй юу? Энэ дээр жишээ бол хамгийн том жишээ бол сошиал медиа платформуд байхгүй юу? Сошиал медиа платформуд дээр AI ажилдаггүй байсан бол бид нар өнөөдөр зүгээр л нэг юм зах замбраагүй мэдээллийн донд л ерөөсөө хөвөрч байгаа. Хэмэл оюухан тэнд цаана ажиллаж байгаа болохоор миний сонирхох юмыг л гаргаж ирж надад үзүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Instagram. Тий. Яг оновчилж байгаа гэсэн үг. Тэнгууд тэр чин ингээд муу талаараа ярих юм бол намайг ингээд удирдах гэдэг юм шиг санагдана. Сайн талаараа ярих юм бол миний цагийг хэмнээд байгаа байхгүй. Би яг сонирхолтой юм үзмээр шүү дээ. Netflix дээр ч гэсэн гарч ирэнгүүт миний сонирхдаг киног л үзмээр шүү дээ. Netflix бол ер нь хамгийн анх энэ хэмэл оюуныг нэвтрүүлсэн компаниудын нэг байхгүй. Яг recommendation system-ээр гаргаж ирсэн. Хамгийн сайн recommendation system-ийг ер нь хамгийн анх хийж исэн газар 2000 хэдэн он блэ 6-7 оны үеэс баг хөгжүүлэлтэн суурь алгоритмуудыг нэг явьжсэн гэж ярьдаг. Тийм. Ер нь бол миний харж байгаагаар хамгийн том 3 даваа талын гурвал байна. За саяхан бас Дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн 7 хоногт болсон тий. Тэгээ Дэлхийн эдийн засгийн форум дээр бас сүүлийн 3-4 жилийн туршид би нэг эдийн засгийн форум дээр юу яригдж байгаа агуулгуудыг харж байгаа. Дандаа л хэмэл оюуны талаар ярьж байна тий. Тэгээд өмнөх трендүүдээс одоо энэ хэмэл оюуны технологийн тренд юугаараа ялгаатай байгаа вэ гэхээр бүх томчууд энд ер нь бүх бооцоогоо бүх байдаг зүйлсээ л тавьж байна тий. За энэ эдийн засгийн форум дээр Канадын ерөнхий сайд Марк Карни гэдэг нэг хүн маш сонирхолтой нэг агуулгыг ярьсан. За тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө энэ хэмэл оюуны технологи гэдэг зүйл чинь хоёрхан орны л зүйл болчих гээд байна. Энэ Хятад Америк гэдэг хоёр орноос бусад бүх орнууд нь бүр хитрхи хойно ингээд тасарсан байна. За дэлхийн шилдэг 10 LLM гингууд л Хятад Америк хоёрын компаниуд байна. За шилдэг 30-ын харангууд л нэг Солонгосын нэг хэдэн стартап, за Францын Mistral гэдэг байгаа. За Сауди Арабын бас нэг саяхан нэг хөрөнгө оруулалт татсан нэг жижиг стартап байгаа тий. Ингээд 30 дотор нь ахаад нэг 3 улс л байгаа даа. Нөгөө талаас дид бүтцийг нь харахаар одоо AI-ийн дид бүтц гэж байгаа шүү дээ. Хэмэл оюуны дид бүтцийг нь харахаар 87%-ийг нь энэ хоёр улс одоогийн байдлаар хатгах чинь гэж байгаа юм. Тэгэхээр одоо манайх шиг жижиг улсууд хувьд ер нь яах хэвээр юм бол бид нар ер нь яах хэвээр юм. Тэг бидний одоо гаргалгаа бол одоо жижиг тэр яг юу яагаад л юм л да жижиг LLM-уд
жижигхэн баг дэд бүтц дээр ажиллах боломжтой тийм элемүүдийг ер нь бол гаргаад байгаа хэрэг. Тэднийг л одоо бид нэр ашиглахаас өөр аргагүй болж байгаа гэсэн. Тэр яг муухайгаар хэлэхэд тэд нар ч гэсэндээ яг үндэ өөрсдөө ингэ нэг модело нээлттэй тавиад та нар ашиглаа өөрсөндөө аваад ашиглаа гэж байгаа ч гэсэндээ яг үндэ тэр чин цаанаа ингэ лицензийн бас юмнууд байгаа байхгүй. Тэр нь яаж байгаа вэ гэхэлэр тэр open моделийг гаргаснараа ч гэсэндээ бас ялгаагүй л юу яаж байгаа байхгүй. Ашиглаж байгаа хүмүүс тэдний ер нь л хэрэгшээлд орж байгаа гэсэн үг. Ер нь л гэхдээ ер нь л харьцангуй гайгүй шууд юу яхаас бол хамаагүй дээр. Одоо нэг API дуудаад ч юм уу ингээд ажилласнаас л хамаагүй дээр. Тийм л гаргалгаа энэ тий өөрөөр бол яг ийм жижиг ялангуяа манайх шиг улсад бол одоо тог байхгүй байхад тий тог шиг зүйлийг бас ажиллуулна гэдэг чинь бас асуудалтай шүү дээ. Тэнгуут мэдээж дэд бүтцэд серверүүд нь байхгүй жипүү байхгүй. Гэхдээ ер нь л компаниуд нөт болцоо нь бол тэр жижиг модельлүүд ирээдүйд угаасаа улам сайжирна. Сайжрах нь бол тодорхой байгаа. Тэр үед харин ер нь бол алдаж болохгүй барьж аваад дотооддоо нууц мэдээлэлтэйгээ ажиллахдаа тэр мэдээллүүдийг ашиглаж болно гэсэн. Интернет холбохгүйгээр ашиглаад явах боломжтой. Одоо компаниуд жижиг LLM-үүдийг татаж аваад open source LLM-үүд гэсэн үг шүү дээ. Ашиглалаа гэж одонгууд л нөгөө мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль билүү те. Нэршлиг нь бас буруу хэлж магадгүй байх. За энэ хуулийн дагуу Монголын иргэний дата зөвхөн Монголын дата сервер дээр л байх ёстой гэдэг ийм хууль дүрм журм бол яг одоо ийм байдлаар үйлчилж байгаа шүү те. Энэ ер нь хэр уялдаа холбоотой энэ ер нь хэр зохицож байна энэ харин жоохон уялдахгүй байгаа маа. Одоо ингээд манайх ч бас ингээд нэг хэмэл ойны стратеги энэ төр гэл гаргаад байгаа шүү дээ. Гаргасан тэгэл хэмэл ойны хөгжүүлнэ гэдэг байгаа. Тэгснэ дата бол Монголд байх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь гэхдээ бүр зөвхөн ингээд нөгөө нэг юу биш. Хадгалагтай биш. Боловсруулалтанд ч гэсэндээ юу Монголд байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэнгуү чи Монголд байгаа серверүүд хэрэглээ те. Клауд үйлчилгээнүүд хэд байгаа лээ. Тэд нар бидний хэрэглээг ер нь л хангаж гүйцэхгүй байгаа. Нэгдүгürt. Тэгээд жипүүтэй серверүүд угаасаа байхгүй. Тэднийг бид нар гаднаас хөдөлж авч таарна. Гаднаас хөдөлж аваад дотооддоо ажиллуулад хийгээл л дээ. Тэгэн гот одоо өнөөдөр ингээд тоггүй сууж штэ те. Тог байхгүй. Тог бид нарт тийм амар өндөр хүчин чадалтай серверүүдийг ажиллуулад байх тоггүй болчихж байгаа. Тэгээд яг ийм нэг ийм гацаанд яг ийм нөө нэг ийм хөгжлөө яг ингээд хойноос нь ингээд бацаад татаад байгаа байхгүй ингээд. Тэгээ хувилан ч гэсэн те. Бид нар ингээд яг би ингээд судалж үзэхдээ ингээд инкриптлээд тухайн хүний мэдээллийг огт тэр хүн гэж мэдэхгүй болгоод тэгээ гадны сервер дээр сургалтанд ашиглана уу тийм мэдээллийн сургалтанд ашиглана уу боловсруулалт хийгдэнэ үү тиймэрхүү юмнууд хий гэхлээр бас ер нь бол болохгүй юм байл л дээ. Инкрипшн хийгээд гарахгүй болгосон ч гэсэн болохгүй юм байл. Тэгэхээр нэг юм хөгжлөө ингээд юм хэмэл ойныг хөгжүүлнэ гэж нэг талдаа яриад байгаа мөртлөө нөгөө талдаа ингээд юу яагаад байгаа юм. Ямар ч тийм хөгжүүлэх болцоог нөхгүй ингээд татаад тийм л байдалтай л байх шиг. Уг нь нэг дата төв шинээр баригдах асуудал яригчээсээ одоо тэгээ намгүй болчлоо те. Энэ нэг 26 онд багтаагаад нэг 10 ширхэг жипүү хөдөлтөж авах л шиг л улсаараа тэгээд мэдээллингийнх нь төвшин бол нэг иймэрхүү лээ. 10 жипүү бол тэгээд ер нь нэг юм биш шүү дээ. Тийм. Тэгээ одоо альнаас нь ч 10-ыг авсан одоо тэр Black Whale-ээс нь 10-ыг авсан ч гэсэн юм болохгүй хөө гэстэй. За хуулийн асуудал төр нэг иймэрхүү байна. Тэгээд тэрийн энэ цуврал подкастын зорилго нь болохоор монголчууд бид нэг зүйлийг маш сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нар угаасаа ур чадварын хувьд бусад орнуудтай харьцуулахад суг байна. Энийг бол угаасаа тэр төргөө дата харуулж өгч. Энэ тэр ур чадварын датан дээр 69 орноос 69-т байсан байлээ шүү дээ. Өнгөрсөн жил 66-ад байлоо яалаа тий. Тэгэхээр энэний тусламжтайгаар энэ хиймэл оюуны тусламжтайгаар хэдүүлээ өөрөөсөөхөө чадварыг ахиулцгаая л гэдэг л битэрийн санаа байгаа. За миний хувьд өөрийнхөө туршлагаа бодоод үзэхээр бас харьцангуй 2-3 жилийн өмнөхөөсөө бол бүтээмжил харьцангуй сайжирсан байна. Тэгээ код бичиж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь бас тэгж байгаа бах. Ер нь чиний эргэн тойронд байгаа хүмүүс нь AI хэр ашиглаж сурж байна. Зөвхөн чатбот биш. Тийм яг хөө миний эргэн тойрны хүмүүс дийлэнхийн дандаа нэг код бичдэг хүмүүс байна л да. Тийм тэгэхээр тэдний хувьд бол угс бүгдийг ашиглаж байгаа. Гэхдээ ер нь нэг
юг бол нэг химэл оюуныг бол ер нь ашиглахгүй. Бүгдийг ер нь л ашигладаг. Тим хүмүүс ер нь л зөндөө байгаа. Химэл оюунаас гадна өөр бусад төлөвлүүдийг ашигладаг хүмүүс бол би одоохондоо сайн мэдэхгүй байна. Яг нэг чатбот маягаар нь ашиглаж байгаа шүү дээ. Тэрнээс бусад тохиолдлуудыг бол би хүмүүс нэг ашиглаж байгааг бол сайн мэдэхгүй байна. Үгүй баха. Одоо ингээд хэдүүлээс чи яг ингээд LLM-ийн үеэс яг ийм эйжентик ярин руу орсон байгаа шүү дээ. Тэнгууд яг тийм эйжент маягаар ашиглах нь өөрөө одоохондоо бас юуг болох шиг байна. Харьцангуй дэлгэрээгүй л ах шиг байна л да. Хүмүүс ашиглахгүй л байх шиг байна. Одоо бол хүмүүс ашиглаж байгаа нь бол чатботоор ашиглаж байна. Видео генерит хийх, зураг генерит хийх, нэг дуу генерит хийх гэх мэт тиймэрхүү салбарууд дээр ер нь ашиглаад ах шиг байна. Тэгээ өөрөөр бол яг нөө үндсэн хэрэглийг нь ингэж гаргаж ер нь ашиглахгүй байгаа шиг санагдаад байна. За хоёлаа одоо жоохон шатараалтайгаар явъя тий. За би Microsoft-ийн Copilot гарч явах үед за код бичдэг хүмүүс бол Copilot-ыг мэдэхгүй байх гэсэн ойлголт бол одоо байхгүй тий. Код бичдэггүй хүмүүс ч гэсэн бас Copilot Windows ашигладаг бол ер нь Copilot-ыг мэдэх бах. За Microsoft-ийн химэл оюунд суурилсан чатбот байгаа тий. Гэтэ арталт нь ChatGPT-ийн GPT ажилдаг тий. За Copilot-ийг бид тухайд гарч явах үед за ер нь ингээд нэг талтай химэл оюун нөгөө талтай ингээд нөгөө нэг хэрэглэгч буюу бид нар ийм хоёр ийм буюу хоёр тий. Тийм хоёр нисгэгчтэй нэг ийм төхөөрөмж ингээд интернетээр ингээд surf хийгээд ингээд нисэж байгаа юм шиг нэг тийм зөвгнөл дотроо бодож ирсэн байхгүй. Нөгөө талаас химэл оюуныг бид нар өөрсдөө хамтрагчаа болгоно гэдэг санаа байгаа шүү тий. Ер нь яаж хамтрагчаа болгож байна? Ер нь чи бас өөрийнхөө туршлагаа бидэнд болцсон. Би бол одоо тэгэл баг байнга шүү дээ. Copilot ашиглаж байгаа. Эсвэл Google-ийн гарсан Anti-Gravity-г бас ашиглаж байгаа. Anti-Gravity чи яг яадаг вүлээ? Тий. Тэр яг ер нь код руу л мэдэх байх л та. Одоо нэг кодоо бичдэг түүл واخгүй. Тэгэд бидний нийтлэг түүл нь Visual Studio Code VS Code гэдэг түүл үүдээ. Тэрний ингээд нэг салбарлуулж авангуудаа Google өөрсдөө хөгжүүлээд тэгээд ийм тусдаа нэг ийм код хөгжүүлдэг орчин гэх юм уу. Тийм. Тэгээд тэрнэгтээ ингээд ийм эйжентүүдтэй. Тэгээд одоо ингээд ийм эйжент, тим эйжент, ийм хийдэг эйжент гэх бүгдийг ингээд салгаад өгч болдог байхгүй. Тэгэн гота тэрийг өөрсдөө хоорондоо ингээд оркестрашн хийгээд би нэгээ дуудаад тэр эйжентүүд дээр ингэдэг байхгүй нэг ийм нэг юмыг хийдэг ийм амар том эйжент гэж юу нь бол хэцүү байхгүй. Тэнгууд яадаг вэ гэхэлэр нэг юмд амар сайн жижиг мангар олон эйжентүүд гаргаж ирдэг байхгүй. Тэгээд яг тийм зарчмаар ингэж ажилладаг. Тэг ер нь бол нэлээд сайн. Үр дүн бол нэлээд давгүй. Дотроо янз янзын модулүүд бас сонгож болдог. Ганцхан Gemini биш. Cloud-ийн код, Cloud байгаа. Тийм GPT-ч байгаа. Модулуудаа ингэ сонгоод ячиж болдог. Одоо ер нь бүгдээрээ тийм болцсон. Ерөнөд нэг модуль ингээд ангаараа байгаад байна гэж байхгүй. Тэгээ угс нэг модулийн чаддаг юм нөгөө модулийн чаддаг ч юм тийм байгаад байгаа байхгүй. Одоо Cloud бол код ч ихтэй хамгийн сайн байгаа. Тэгэн гот янз бүрийн зохиол янз бүрийн өөр жижиг сажиг ажлууд дээр GPT амар сайн байгаад байгаа. Gemini бол ерөн хідэн нэлээд сайн болцсон гэдэг ч юм уу. Тэг ингээд янзаар ингээд өөр үүрэг ройлтой болоод ингээд нэг чиглэсэн чиглэлүүдтэй л ингээд яваад байгаа шиг. Тийм ээ тий. Миний хувьд за Gemini 3 дээр бол харилцан ярианыхын чадвар нь бол 90 сайжраа ороод ирсэн тий. Тэгээ ингээд би бол Gemini-г сүүлийн хэдэн сар ашиглаж байгаа л да. Гэхдээ нөгөө контекстийн урт нь айгуус одоо 1 сая болов сүүлд байгаараа тийм болцсон болохоор нөгөө нэг hallucination юм уу төөрөх мөөрөх худлаа ярих марих нь хамаагүй шал өөр болцсон байлээ л да. ChatGPT-гээс арай сайн санагдсан шнэ болоо. Тийм. Gemini-ийн хувьд бол тийм. Gemini угаасаа анх 2.5 гэдэг жахтаа л анх контекстыг бүр ингээд бүр амар хэлсэн байхгүй. Контекст гэдэг чинь одоо нэг юу штэ. AI ярьсараа миний хэлсэн асуусан асуулт бүгдийг санаж байгаа. Тэгэл санаал өмнөхөө санаал явж байгаа л гэсэн ер нь бол санаа шүү дээ. Тэгээ тэрнийх нь оролтынх нь хэмжээ нь л гэсэн үг ер нь бол AI-аар орох. Нэг чатан дээр орох оролт хэмжээ л гэсэн үг юм л та. Тэнгуут чи тэр чинь ингээд том байна гэдэг чинь амар хэмжээний датаг боловсруулж чадна гэсэн үг байхгүй. Тэгээд одоо энэ өгөгдөл цэгцлэх гэдэг асуудал байдаг шүү дээ тий. Ялангуяа одоо Монгол тийм л энэ хөгжлийн талаар ярингуут л өгөгдөл цэгцлэх, өгөгдлөө янзлах, цэвэр өгөгдөл гэдэг ч юм уу тий.
Энэ юу нь яг ямар учиртай бид нар юу яах хэвтэй нэг одоо янзлцсан уу цэгцэрсэн уу? Окей. Өгдөл ер нь хэдээс цэгцэрэх байхаа гэдэг. Юу л байгууллагын талаас үзэх юм бол юу байхгүй юу? Нэгдүгээр саяны яриадсэн төлөвүүдийг ажилчтан ч юм уу те өөрсдөө хэрэгэлдэг болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Gemini, ChatGPT, Copilot те. Тэнгууд дараагийнх төр нь бол байгууллага өгдөл үүсэж байгаа. Манай монголчуудын нэг жоохон сул тал анзаарагдаад идэг нь бид нар өгдлөө ингэж юг үүсэж байгаа өгдлийг бүртгэдэггүй юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэр хамгийн буруу. Ямар ч өгдөл гарсан бүгдийг бүртгэж явах хэрэгтэй. Ер нь бол ер нь бүртгэх ямар бололцоо байна? Бүгдээр нь л бүртгэх хэрэгтэй гэсэн. Яаж гэхээр одоо за жишээ нь түрүүний дэлгүүр дээр одоо жишээ авъя л та. Дэлгүүр дээр бол хэдэн үйлчлүүлэгч гарч ирж байгаа юм те. Үйлчлүүлж байгаа. Ямар хөө бараа авч байгаа гэл одоо эхэлж байгаа шүү дээ тий. Тэр чинь ингээд дата цугларч байгаа байхгүй. Тэрийг бүгдийг цуглуулах хэрэгтэй. Тэгээд цаг минутаагаар цуглуулах хэрэгтэй. Тэрийг ингээд зүгээр л тэнд байж идэг нэг юм storage хэлээ байдаг юм байж идэг юм биш байхгүй. Одоо дэлгүүрийн жишээн дээр би зүгээр ингээд ярихад за тэр датаг цуглуулснараа юу их юм гэхээр дэлгүүрийн цаад хідэн цагт юу н хаавал болох юм гэдгийг оновчиж болж байгаа байхгүй түрүүний ярьж байгаа. Эсвэл хідэн цагийн үеэр одоо 2 каста дэлгүүр байлаа л та тий. Тэнгууд чинь хідэн цагт би ер нь 2 каста хоёуланг нь ажиллуулад хідэн цагт нэг нь ажиллахад болох юм тий. Энд чинь яг химэл оюунгүйгээр зүгээр ингээд яг оновчлолын статистик аргаар хийчих боломжтой симуляшн бохгүй. Хийгээд дата л байвал гэсэн үг бохгүй. Тэнгууд энэ дэр химэл оюун оруулж ирж болно. Хизээ манай орлого хэд болох гээд байна. Ямар хуу бараа ер нь одоо зарагдах гээд байна. Аль бараанаас илүү их таталт хийх үү гэдэг ч юм уу те. Иймэрхүү яг энэ дэлгүүрийн нөхцөл дээр гэхэд зүгээр касын програм дээрээ байгаа тэр датагаа арай илүү баяжуулаад цаг хугацаатай болгоод тэг яг одоо ийм бараа уншлаа гэдэг юмнууд бүгдийг ингээл датагаа цуглуулаад хадгалаад тэгээд дараа нь тэрий чинь датагаа чинь гаргаж ирэнгуут тэр чи ер нь бол тийм цэгцтэй дата байхгүй л те. Тэгмээ тэрийг нь цэгцлэх хэрэгтэй байхгүй янзлах хэрэгтэй. Нэг мөрөнд оруулаад янзлаад тэг ингээд хөрвүүлэх янз бүрийн ажлууд гарна л та. Тэгээд бүгднийг ингэж хөрвүүлээд одоо тэр чинь ингээд юм жоох RAW дата чи юу гэдэг вэ? Аим цэгцхүү. Тэгээд ингээд жоохон бодлоотой гарч ирэх байхгүй. Тэнгуүч тэр чинь янзлах хэрэгтэй. Тэн дээр яг дата аналист гэдэг хүмүүс сууж ажилдаг. Тэгээд датагаа зэгслээд окей, окток болчих юм бол тэн дээр дата анализ хийж болж байна. Дата анализ хийгээд түрүүний хэлсэн юмнуудыг оптимизашнуудыг хийж болж байна. Тэгээ бүр цаашлах юм бол химэл оюуны загварууд дээр авчиж тавиад модель сургаад тэгээд ирээдүйг таамаглах боломжтой болж эхэлж байгаа байхгүй. Тэнгууд одоо энэ дэр нэг юм гарч ирж байгаа нь химэл оюун гэхээр би түрүүлсэн зөвхөн ChatGPT, Gemini төсвөлүүд хийж болохгүй. Тэрнээс бүр жижигхэн модельүүд ч гэсэндээ байгаа. Тэд нар бол яг ийм нэг чиглэсэн таск дээр буюу саяных шиг ийм мөр баган бүхэн нэг ийм Excel дата гэдэг шүү дээ. Тиймэрхүү датанууд дээр бүр ингээд юун Gemini юун ChatGPT-нээс илүү ажилдаг. Гэтэ цаад ажиллаж байгаа зарчим нь бол ерөнхий зарчим нь бол бараг л адилхан. Яг хаа алгоритмууд нь бол дотроо өөр өөр л дөө. Тэгээд илүү жижигхэн, хөнгөн зүгээр ийм компьютер дээр ч ажиллах боломжтой. Тэгээд нэг л юм амар сайн чаддаг гэсэн үг байхгүй. Тэгээд тиймэрхүү ингээд ийм алгоритмуудыг манайх бас дотооддоо ингээд хийгээд байгууллагынхаа үр бүтээмжийг нэмэх боломжтой байхгүй юу? Хийхэд амархан. Тэгээд инженерүүд ч гэсэн өөрсдөө датагаа бэлдээд датагаа зэгцэлсэн байх юм бол тэрийг хийх дээр нь амархан байршуулад ажиллуулах ч гэсэндээ хэлбархан гэсэн. Одоо автоматжуулалтын зүйлсүүд айгүйх яригдчихэж байгаа сүүлийн үеүүдэд бас агентийн системүүд те AI agent-үүд. Тэгэхээр ер нь автоматжуулалт AI agent-үүдээс бид нар яг одоогийн байдлаар ер нь яаж үр шимийг нь хүртэх боломжтой? Автоматжуулалт гэх юм бол тэр чинь одоо ингээд юу л та. Янз янзын яг нэг кейс болгон дээр янз янзар гарч ирнэ. Тэгэхээр ер нь бидэрт хийх ажил зөндөө байгаа гэсэн. Одоо яагаад тэгэхээр би өөрийнхөө хувьдаа өөрийнхөө амьдралд одоо ингээд болж байгаа юм ингээд автоматжуулж болж байгаа байхгүй. Одоо ингээд санхүүгийнхаа талин хувийнхаа санхүүгийн ингээд орлого зарлага ингээд нэгтгээ те. Тэнгуудаа тэрнийхээ зүгээр ингээд банкныхаа хуулгыг авангуудаа эйжент тэргөө өгчөнгөд миний сарын зардлыг гаргаад ирдэг те. Чи ийм юмд их зарж гин энд нь ингэж тэгж гин гэдэг ч юм уу те.
энэ чинь ингээд нэг төрлийн бас автоматжуулалт байхгүй. Тэгээ өөр зөндөө олон юмнууд ээж болж байна. Мэйл зэгцэлдэг ч юм уу тий. Ингээл яг юм жижигнэр энэ чинь нөгөө эйжентүүд нь ороод ирж байгаа байхгүй. Тэгээд яг юм автомат ийм пайплайн үүсгэждэг. Төрөний зөвөр нэг дэлгүүрийн байгууллагын жишээн дээр ч гэсэндээ датагаа ингээд цуглараад эренгуут нь цэгцэлдэг нэг юм шууд пайплайн үүсгэждэг байхгүй. Ийм хоолой үүсгэж гэсэн. Автоматар текслэгдэж ороод автоматар EV руугаа ороод автоматар prediction гаргаал. Тэгээд тэрийг шууд real time ингээ хараа авчиж болох байхгүй. Тэгээд шууд үр дүнгуудээ real time харж болно. Үр дүн тэгээд ирээдүйд яах гээд байгаагаа бас харж болно гэсэн үг байхгүй. Ер нь бол хэмлээ юм бол ирээдүйг тамаглах гал байгаа шүү дээ. Ер нь бол тийм ийм автоматжуулалтуудыг хувь болгонд би юугаар автоматжуулж болох вэ гэдэг юмнуудаа бодоод ивэл ер нь бол гараад ирнэ гэсэн. За нөгөө талаас миний бас сүүлийн үед бодоод байгаа зүйл болохоор за нэгдүгээрт мэдээж маш том технологи орж ирж байна. Энэ үед нь бас бид нэр яг нэг идэр залуунасан дараа байна. Айгуу азтай тий. Нөгөө талаас энийг бид нэр өөрсдийнхөө бас боломж бололцоо өөрсдийнхөө нөөц бололцоон дээрээ тулгуурлаж илүү их ашиглах боломжтой болоо гэж бодож байгаа. Хоёлаа тэгээ дараад нь айгуул энэ талаар илүү судалгаатай бас ярих гэж бодож байна л да. Одоо жишээ нь манай Монголын үндсэн гол салбарууд болох уул уурхай, мал аж ахуй, газар тариалан гэдэг ч юм уу тий. Эдгээр дээр ер нь яаж ашиглах боломжтой? Боломжууд мэдээж зөндөө л байгаа. Тийм зөндөө байгаа. Төрөний одоо зөвхөн төрөний тэр нөөний жижигхэн модулүүд гэдсэн шүү дээ. Хэрвээ датагаа цуглуулад бүх датагаа Америкчууд бол ингээ бүх датагаа цуглуулдаг шүү дээ. Байж болох бүртгэж болох бүх юмыг бүртгээл тэрнгээр нэг судалгаа хийгээл гаргацдаг шүү дээ. Тэрэн шиг ингээ датануудаа ингээ цуглуулад байх юм бол төрөний тэр жижигхэн модулүүдийг гаргаж иж болж байгаа байхгүй юу? Одоо газар тариалан дэрх юм бол газар тариалангийнхаа ингээ датануудыг цуглуулж болно шүү дээ. Тэгээ цаг агарын дататай уянгуудаа энэ жил ер нь хэрэг хэмжээний ураг зах гээд байна гэдгийг таамаглаж байна шүү дээ. Тэгэн гутаа за тэгвэл одоо энэ дэр ийм арга хэмжээ авъя ингээд хийе. Тэ. Энд чи яг ингээд нөгөө төрөний оновчлол яваад байгаа байхгүй. Тийм. Тэгээд уул уурхай дээр бол одоо яг ойдлогын үе дээр бол бас ашигладаг юм шиг байлээ. Том компаниуд бол ашиглаж байгаа хэ. Тийм. Зөндөө ашигладаг баг. Гэхдээ тэд нар ийм ChatGPT шиг ийм технологиуд биш. Ийм нарийн хэмэл оюунууд ч нэг алдааны хувь бага байдаг байхгүй. Тийм болохоор тэднийг ашиглах амар хүмүүс ер нь сонирхолтой байдаг. Жижигхэн модулууд гэсэн. Тийм ийм яг нарийн салбаруудаар нь ирэх юм бол дата байвал тэнд юу ч хийж болно. Тэгээд яадаг вэ гэхлээр яг тэр тухайн салбартаа мэрэгссэн хүн яг хэмэл оюуныг ингээд яг юу хийдэг яадаг гэдгийг нь ойлгочингууд тэгвэл энэ дээр ингэж хийж болох юм биш үү гэдгийг нь гараад ирдэг байхгүй. Өөрсдөө тэрийгэ бодож сэтгэе гараад ирдэг гэсэн. Би болохоор яг нэг тухайн салбарын гүнзгий мэдлэггүй болохоор тэн дээр яг юу хэрэгтэй яах ихийг нь хэлж мэдэхгүй. Гэхдээ би хэмэл оюун гэж нэг юм байна. Тэгээд энэ ингэж ажилт юм аа. Тэгээд энэ дээр ийм дата оруулах юм бол ийм үр дүн гардаг юм аа гэдгийг нь хэлээд өгчхөөр тэр хүмүүс яг тэр сэтгэхүүгээр ингээ хандангуудаа онцдгүүл ингэж болох юм шүү дээ гэдэг хэлдэг байхгүй. Тэгээд тэндээс ингээ шийдлүүд гарч ирээд тийм тохиолдлууд л зөндөө байдаг. За боломжуудын талаар жоох мэжээд үргэлжлүүлээд ярих гэж бодож байна. Мэдээж маш олон боломжууд байгаа. Одоо харин LLM-ийн талаар жоохон хүмүүст мэдлэг өгье гэж бодлоо л доо. Сүүлийн үед бас маш олон судлаач нар ер нь LLM хан мөрөгчлөө гэдэг зүйлийн талаар ярьж байна те. Хоёлаа ер нь олон улсад болж байгаа ганц хоёр зүйлийн талаар бас баг зэргийн яриа гэж бодож байна. Ер нь LLM хан мөрөгнө гэдэг нь яг юу хэлээд байгаа юм? Ер нь хан мөрөх юм. Гэхдээ тэрийг яг ингээд нэг 100% баттай мэдж байгаа судлаач эрдэмтэн бол байхгүй. Ер нь бол бүгдээрээ таамаг явж байгаа. Одоо ингээд жилийн дараа одоо нэг ерөнхий хэмнэл оюун гарч ирэл хүмүүсээс илүү ухаантай хэмнэл оюун гарч ирнэ гэл нэг нь 6 сарын дараа, нэг нь жилийн дараа, нэг нь 10 жил, зарим нь бүр 600 жилийн дараа гэдэг байгаа байхгүй. Тэр чинь ингээд нэг юм барьцтай юм байхгүй байхгүй. Тэгэхээр зүгээр ингээд нэг өөрсдийнхөө байгаа мэдээлэл дээр үндэслээд таамаглаад байгаа. Яг тэрэн шиг л баггүй юу. Тэгэд яг толох уугүй юу гэдгийг нь бол ер нь л хэлж мэдэхгүй. Гэхдээ одоо яагаад тийм яриа гараад байгаа вэ гэхлээр LLM анх эхэлж байхдаа дата өгүүлэх тусам улам сайжраал гэсэн. Ерөөс. Тэгэл улам л сайжраад. Тэгэл гүйцэтгэл нь сайжраал илүү ухаантай болол явдсан. Одоо тэгсэн чинь
бүр амар их хэмжээний дата өгөөд ах чинь ер нь бол параметр буюу одоо нэг хэмнэл оюуны одоо нэг эсэх юм да тархиных нь эснэх юм уу. Эсэх нь хэмжээг нь ингээл нэмэл тэгэл датаных нь хэмжээг нэмэл ахаар өстой гой болоод идэг, сайжраал идэг, дэлхийн шилдэг модель ингээл гарч ирээл идэг те. Одоо тэгсэн чинь бид нар ингээд хүмүүсийн үүсгэж байгаа дата нэгдүгээрт AI-ийнхаа хөгжлөг үзэж чадахгүй байгаа. Хоёрдугаарт параметрийн хэмжээг нэмсэн чи илүү ухаантай болохгүй жоохон л хувь сайжраад байгаа байхгүй. Тэгээ жоохон хувь сайжраад байгаа юм чи энэс илүү сайжрахгүй юм биш үү гэдэг юм гаяараа гарч ирээд байгаа гэсэн. Тэгэхээр өөр юм янз янзын суурь судалгаа руугаа буцаж орж байгаа гэсэн үг л дээ. Гэтэ буцаж орох гэхээс илүү тийшээ илүү бизнесийн байгууллагууд анхаарч байгаа л гэсэн үг. Түүнээс биш эрдэмтэд компьютер сайентистүүд бол бүгдээрээ тэрийг угсаал судалж исэн. Хэдэн жилийн өмнө судлаад байсан. Одоо ч гэсэн ингээл ер нь трансформер буюу одоогийн хэмнэл оюунуудын суурь трансформер гарч ирэхийн өмнө судалж байсан, гарч ирсний дараа судалж байсан тий. Тэгээд судалсаар л байгаа. Судалсаарч байх илүү сайныг нь гаргаж ирэх гээл үзээд байна. Илья Сүзгавэр тэгсэн байсан шүү дээ. Яг одоо энэ ChatGPT-ийн архитекторыг зохиосон нөхөр тэр нэг саяхан подкастт орохдоо хэмнэл оюуны судалгааны 90 үе буцаад ирэх хэрэгтэй байна. Ер нь буцаад судалгаа руугаа орохгүй бол ер нь яг одоо чиний саяны тайлбарласан шиг чинь нэг цэг дээр очичлоо. Ер нь дахиад өөр тийшээ явах хэрэгтэй байна гэж ярьж байна. Нөгөө талаас миний бас айгүй сүүлийн үе сонирхоод байгаа нэг зүйл болохоор ChatGPT-ийн төлбөргүй хэрэглэгчнэр дээр реклам орж ирж байгаа тий. Тийм байл. Энэ ер нь хэр анхаарах ёстой сэдв бэ? Энэ анхаарах ёстой л доо. Одоо энэ юу л да. ChatGPT-д одоо миний мэдээлэл байгаа шүү дээ. Миний таны мэдээлэл байгаа. Чат history байгаа. Тэр чат history-г чи хадгалж байгаа. Тэрийг танд ингээд юу болох, бараа санал болгох, хэрэгсэл болгоно л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэр чин за тэр дата цаад байгууллагад одоо сурчлагаа өгж байгаа байгууллагад хүрэхгүй байх гэдэг баталгаа хэрэгтэй шүү дээ. Тий. Өөртөө л өгөхгүй л гэдэг байгаа л та. Гэхдээ тэр чинь яг юм юу гэхгүй юм. Facebook хэлээд тий. Тим юм болгомооргүй байгаа байхгүй. Тэгээд чи бүр имзэг болчихж байгаа байхгүй ChatGPT гэдэг чинь. Google бол бидний ингээ хайлтын history-н дээр үндэслээд тэгээд бидэрт ингээ бараа санал болгодог шүү дээ. Facebook ч гэсэн ялгаагүй сурчлага явуулдаг. Одоо болохоор ChatGPT бол бүр амар хитрхи хувийн хүмүүсийн хувьд л амар хувийн болцсон. Тэгэхээр тэр амар хувийн юмыг шууд сурчлагаанд ашиглана гэхлээр. Өөрөө бол уг нь сурчлага юу өнгөрсөн жил үлээд тий сурчлагаад байрч болохгүй гэдэг гэсэн шүү дээ. Тэгсэн чи одоо байршилгаар талцсан. Харин тий одоо тэгэхээр юу ярьж байгаагаа нэлээд анхаарч байхгүй. Ер нь юу тэгээд бас нэг баяртай мэдээ Gemini реклам оруулж ирэх юм шиг л ядаж энэ жилдээ. Тэгтээ юу шүү Gemini реклам би яг сая Gemini дээр хэрэгцсэн. Gemini реклам оруулж ирдгүү ч гэсэндээ ингэдэж шүү. Үнгөө хэрэглэгчдийн датаг сургалтанд ашигладаг. Тийм залттай байдیں۔ Тэгтээ term condition дээр юу? Тий байд юм байлээ. Гэтэ тэр нь би яг нэг чат интерфейс дээрээс нь биш би нэг AI Studio гэдэг Google-ийн студио байдаг байхгүй. Тэн дээрээс яахт бол тэгжсэн байхгүй. Хэрвээ үнгүүгээр нь ашиглаж болно. Үнгүүгээр нь ашиглавал таны дата шууд сургалтанд ашиглагдана. Мөгд үлчих юм бол юу яахгүй. Таны датаг бид нар хадгалахгүй, харахгүй. Өөр AI руу очиж шууд буцаж ирнэ гэж байгаа байхгүй. Тийм даа мэдээлэлтэй билээ шүү. Тэгээ одоо мөнгө төлөх нь хамгийн зөв сонголт явандаа болох юм. Ер нь явандаа тийм. Мөнгө төлөх хэрэглээ болж байна. Саяхан бас энэ сүүлийн үед TikTok дээр бас энэ Америкт TikTok-ыг устгаад байгаа нэг юм хөдөлгөөн өрнөд байгаа юм байна л да. Сая нөгөө нэг TikTok чинь 20-оос аврагдсан шүү дээ Америкт. Тэгээ ингээд тусдаа хамтарсан компани байгуулсан байхгүй. Тэгээ тэрнийхэн дараачаар хэрэглэгч нарын дунд нэг юм нөгөө term condition дээр нь болохоор хэрэглэгчийн эмзэг дата, арьс өнгө, арьс өнгөөр ялгарлан гадуурхтай холбоотой тийм мэдээллүүдийг хуваалцна гэдэг нэг юм заалт хүмүүсийн анхаарлыг айгүйх татаад тэгээд ерөнхийдөө бид нар ингээд TikTok-т итгэхгүй байна гэдэг тийм хөдөлгөөн өрнөд тэг устгалт нь бараг 150% нэмэгдсэн. Бүр одоо нэлээд ирчээ явж байгаа юм л да Америкт. Тэгсэн чинь тэр заалт нь 2024 оны 8 сард орж ирсэн заалт байгаа байхгүй. Шинжлэхдээ орж ирсэн. Аль дээр орж ирсэн. Тэгээ хүмүүс одоо л анзаараагүй. Яагаад вэ гэхээр бид нар угаасаа уншдаг. Угаасаа окейд арчдаг. Угаасаа контент арчдаг.
Тэгээд Gemini дээр ч гэсэн яг адилхан асуудал гарч ирж байна. ChatGPT ч гэсэн мэдэхгүй шүү дээ. Уншаагүй юм ч тий. Харин тэгэхээр тэрийг нь уншиж явах хэрэгтэй байл шүү. Би яг нэг юм газар ажиллаж том газрууд ажиллаж болохоор иймэрхүү юмнуудыг заавал унших хэрэгтэй болдог гэдэг үгүйсээ. Уншихгүй болвол нэг ашиглахаасаа өмнө заавал ямар асуудлууд байна гэдэг юмнуудыг одоо нээлтийн програм байсан ч гэсэн лицензийг нь яг аль хүрээ хүртэл ашиглаж болох юм гэдэг юм заавал хардаг байхгүй. Тэгэд харахгүй болохгүй. Тэгэн гот иймэрхүү асуудал гарч ирдэг. Би тэгээ бас сүлд бодож л байсан. За би ер нь бусд аппликейшнуудынхаа кондишнийг ч гэсэн ер нь харах хэрэгтэй юм байна да. Одоо тэгтээ ер нь л харахад гайг болцсон шүү дээ. Бараг хуулж тавиад AI даагууд энд асуудалтай юм байна уу гэхт бараг гаргаад өгнө шүү дээ. Тий. Одоо тиймэрхүү байдлаар ингээ хураангуулад ойлголтуудаа ингээ авчвал өгнөх зүгээр хаа. Тий. Зарим аппликейшн дээр бараг keyboard-ын товшилт хүртэл авдаг байж таарсан шүү дээ. Тий. Ер нь л аюултай болж эхэлж байна. За хоёлоо ерөнхийдөө энэ удаагийн дугаар маань өндөрлөх тийшээгээ төгсч байна. Тэгээд төгсгөлд нь би чамаас энэ подкастыг ер нь төгсгөл хүртэл нь сонссон хүмүүс хамгийн гоёыг нь л үзээсэй л гэж бодож байна л доо. Тэгээ хоёлаа мэдээж дараагийн дугаарууд дээр илүү нарийн ярих учраас хүмүүс vibe coding гэдэг зүйлийн талаар айгүйх яриад байгаа тийм. Гэхдээ яг энэ подкастыг сонсож байгаа хүн яг ямар төлөвийг код мэдэхгүй тий, ямар төлөвийг яаж ашиглаад, ямар хэмэл оюуныг яаж ашиглаад vibe coding-ийг яг одоо эхлэх боломжтой. Би бүр код мэдэхгүй хүн орох гэж байгаа бол яг юу vibe coding lovable гэдэг нэг бас нэг юу байт юм аа. Сайт эдийн тэр болохоор яг ингээ эхлээс дуус хүртэл бүх юм хийж өгдөг. Автомат юм төлөв мөнгө төлөөд тэгээд сайттай болчих болно гэсэн үг. Тэр бол нэлээд давгүй төлөв. Бүр яг өөрийн гараараа ингээд хийж үзмээр байвал түрүүний миний хэлсэн anti-gravity Google-ийн тэрийг татаж аваад суулгаад тэгээд юу ихний хэсэгтээ бол ер нь бол үнэгүй. Тэгээ модулуудын солиод байвал модулийнх нь эрхэнд дуусчихдээ юм л да. Тэгээд солиод ашиглаад хийж болт. Тэгээд ийм юм хийлгэмээр байна гэдэг юм гараад өгчих юм бол ер нь таны өмнөөс бүх юм хийгээд өгнө гэсэн. Тэгээд дээрэс нь веб хийж байгаа бол вебсайт хийж байгаа бол өөрөө веб нээгээд тэнгуутаа алдаа гарсан хэсгийг өөрөө олоод өөрөө засаад өөрөө веб интерфейс дээр ингээ харьцаа авчдаг байхгүй. Тэгээд тийм болцсон. Тэнгуут энэ төлөв ер нь л одоо яг код огт мэдэхгүй хүмүүс хэрвээ туршиж үзье гэвэл энэ хоёрыг л ер нь санал болгохоор код vibe coding тал дээр бол тэгтээ суурь би бол бити хаяараа гэж хэлмээр байна. Ер нь суурь юмнуудыг ч гэсэндээ хэмлээ өнөөс асуугаад энэ яадын тэр нь яадын энэ яг яах гээд байгаа юм те database гэж юу юм сервер гэж юу юм хаана яаж тавих юм те домен гэж юу юм гэл одоо ийм суурь ойлголтууд байгаа шүү дээ те алгоритм гэж юу гэдэг юмнуудаа ер нь мэдчихүүлэх зүгээр. Тий. Биний хамгийн сүүлийн асуулт ихний дугаар юм. Тэгээ би нөгөө нэг хоёлоо сая хоол идчих та ярьжсэн дэр Demis Hassabis гэдэг Google-ийн нэг айхтар нөхөр байгаа даа тий. Ер нь бол одоо энэ Gemini-ийн ийм айхтар богино хугацаанд ChatGPT-г төрүүлж ирснийх нь гол шалтгаан нь баг тэр хүн байгаад энэ багаа бол үнэхээр гайхалтай удирдах чадчих байна. Тэр хүний алсын хараа за мөн хэмэл оюуныг зөвхөн ингээд Google-ийн би бас сүулт ингэж ойлгосон. Google чатботыг одоо энэ ChatGPT-гээс төрүүлээд хийвэл хийчихэр байсан. Гэхдээ Google-ийн алсын хараа бол ийм сайенс тал руугаа, шинжлэх ухааны суурь тал руу байгаад байгаа. Тэгээ нөхрийн ч гэсэн бас айгүйх ярьдаг зүйл нь болохоор ийм шинжлэх ухааны том асуудлуудыг л хэмэл оюунаар шийдэх юм чухлаа гэж айгүйх ярьдэн шүү. Тэгээд тэрний нөгөө баримтат киног нь үзчихсэн чинь 7-8 оны үед болохоор хэмэл оюуны судалгааны талаар ярихаар шинжлэх ухааны комьюнитигийнхний нэг нь ч тоодоггүй байсан. Нэг нь ч тэгэж нэг жинхнээр хүлээж авдаггүй. Тэгсэн ч гэсэн маш цөөхөн хүмүүс тэр хэмэл оюуны судалгааг өргөжлүүлж ирж тасалдалгүй явсны хүчинд өнөөдөр бид нар энэний талаар дэлхийн нийтээр яриа сууж байгаа. Маш олон залуучууд бас сүүлийн үед энэ машин сургалт хэмэл оюуны талаар сурахыг айгүй хүсэж байгаа бох тий. Ер нь код сурах хэрэгтэй мүү эсвэл ML инженер болох хэрэгтэй мүү? Аль нь гэж байна. Байж болно биш. Ер нь аль нь хэрэгтэй гэсэн. Хэрвээ машин лернинг хийх гэж байгаа бол код бичих гэдэг чинь яг нөгөө математик гэдэг шиг байхгүй юу?
хүнд нэг логик сэтгэлгээ заадаг явахгүй ер нь бол код хийж бодлоо ярихгүй дандаа л ер нь үнэн байна гэсэн. Тоо хийж бодлоо ярихгүй Тийм, гэдэг шиг. яг тэрэн шиг байхгүй. Код алдаа гарсан бол ер нь бол чиний л буруу гэсэн байхгүй. Тэгээд инженер сэтгэлгээтэй байх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор одоо яг гараад ирсэн болохоор тиймэрхүү ажлуудыг ингээд хийж болж байна. Гэхдээ одоо яагаад одоо хүртэл ингээд инженерүүд байгаад байгаа юм те байгаад тах чинь бас ингээд софтвер инженерүүд тэгэл машин лернинг инженерийн бүгд л байгаа л шүү дээ. Яагаад байгаад байгаа юм гэхэлэр суурь мэддэг инженерүүд тэр хэмэл юун дээр алдчихж байгааг нь мэдчих чаддаг байхгүй. Мэднэ гэсэн үг. Кодыг хараад энэ нь буруу юм байна. Энэ нь буруу хийсэн биш үү? Энийг ингээд зас гэдэг юмыг нь хэлж чадах хүмүүс нь яг суурь мэддэг хүмүүс байхгүй. Тэгэхээр ер нь аль нэг нь л сурах хэрэгтэй. Суурь буюу кодоос эхлээд давхуулаад тэгээд ML инженер хүртэл одоо л угаасаа яг нэг чиглэл рүү хуучин ч биш уг нь хэдхэн жилийн өмнө л эсэл та фронт энд бэк энд гэл мобайл гэл ингээл хавагдчихсан. Одоо ер нь бол тэгэл би зөвхөн фронт хийдэг, би зөвхөн бэк энд хийдэг, би зөвхөн машин сурвалт хийдэг гэж явах нь ер нь сонирн болцсон. Тэгээ ер нь бүгдээрээ ингийн ерөнхийд нь ингээд мэддэг. Тэгээ суурь сайтай л байвал алийг ч хийж чадна л гэсэн үг юм. Тэгэхээр код эхлээд сурах хэрэгтэй. Би бол тэгж л үзэж. Кодыг бол заавал бичиж сурах хэрэгтэй. Зүгээр AI-аар бичүүлээд ингээ харанхуй хараа суугаад байх биш. Хэр стресстэй вэ код сурах юм? Стресстэй л дээ. Би чинь нөгөө химэл оюун байхгүй үед код сурчихсан. Нэг ялгаатай нэг. Тий, нэг ялгаатай. Химэл оюун байгаагүй тохойд. Тэгээд бүх юм гараараа хийн. Бүх юм гараар код бичигдэнэ. Тэгэл гараал уйлал суушдаг нөхөр. Хаас сурж байхдаа асуух чат GPT байхгүй. Алдаа гарчин өөхөө хэдэн 7 хоног яагаад ухаас очсон. Хэдэн өдөр ухаал сүүл рүүгээ стресстэй л. Тэгэл хуучаа одоо нэг юу Stack Overflow гэдэг сайт байдаг хгүй. Химэл оюун гарч ирэхээс өмнө л халдвартайсэн юм аа. Тэгээд тэн дээр чинь ингээл янз янзын асуултууд ягаал хүмүүст асуудалт нь ингээд хариулж өгдөг. Тэг ингээл ийм асуудал гарлаа гэл тэнгуут нь доор нөө би бас гарсан штэ. Надаас гарсан надад чи би ингэ шийдсэн гэ ингээд нөө девелоперууд хоорондоо ингэж харьцдаг юм гоё. Community баггүй юу? Тэгээд дэлхийн хамгийн алдартай тийм community баггүй. Тэгээд ийм сайт эд. Тэгээд тэр чинь өдөр шөнөгүй ухдаг тэн дээр ингээ хүмүүстэй харилцдаг. Тэр чинь ингээд нөө нэг Америк гадны ингээд соёлоодыг бодох юм бол чи ингээд амар их мэдлэгийн knowledge sharing хийдэг. Мэдлэгээ ингэж битгээ хуваалцдаг. Тэгээд тэнгуут чинь хой тийм амар гоё байсан. Одоо тэгсэн чинь яг ChatGPT гарч ирээд тэр сайтын хандлт ер нь тэгрүү зас. Ер нь зүгээр юуг нь сая сүүл зүгээр статистикийг харсан чинь бүр шууд одоо бол бүр ер нь ашиглагдах болж байгаа. Тийм байдалд хүрсэн байл. Яа, бодит community-нуудыг алж штэ. Миний бас нөгөө юу санаанд орчлоо. Бид эдийн нөгөө турк хэл дээр айгүйх уншиж хардаг Евремаж гэх платформ байдгийн шинжлэх ухааны те. Манай гижвэгийнхэн тэндээс айгүйх ер нь inspiration урам зориг авдаг. Тэгээд шинжлэх ухаантай холбоотой маш олон гайхалтай нийтлэл, гайхалтай community-гийн харилцан яриа, асуулт хариулт байдаг байсан. Тэгээд нэг 6-7 сарын өмнө үүсгэн байгуулагч YouTube суваг дээр бичлэг оруулсан байсан. Манай community-г химэл оё алж байна. Гэн яг л адилхан зүйл ер нь хаасаагүй community-д ер нь тохиолдчихлах шиг байна л дээ. Ялангуяа нөгөө нэг мэдлэгтэй холбоотой community-нуудад тий. За бид хоёрын подкаст ер нь үргэлжлэн бид хоёр 7 хоног тутам яг ийм аудио хэлбэрээр тэгээд дараагийнхтаараа болохоор яг ингээ илүү гүнзгий академик талаас нь энэ химэл оюуныг ойлгох талаас нь та бүхэнд илүү бид хоёр мэрэгжлийн зүйлсүүдийг хүргэх болно. Тэгээд бид хоёрын цуврал подкасттай хамт байгаарай гэж хэлээ. Тэгээд аудио подкаст гэдэг бол ер нь анхнаасаа л аудио байсан. Тэгээд бид хоёр аудио хэлбэрээр нь хийхэд аль алиндаа тухтаа. Тэгээд аль алийнхаа цаг завыг бодсон ч гэсэн эдитэндээ бодсон ч гэсэндээ амар болоо гэж бодоод ер нь бол ихэнх хүмүүс ч гэсэн аудиогоор сонсох учраас ийм шийдвэр төрсэн байгаа. Нөгөө талаасаа дэлгэцнийхээ хэрэглээг бас баг зэргийн баг байлгая. Зарим үедээ ч гэсэн чихвчээ
зүгээд тэгээд өөртөө хэрэгтэй зүйлсүүдийг ингээ сонсвол бараг илүү дээр юм шиг санагдаж байгаа. Тэгээд энэ удаагийн эхний дугаарт хамт байсанд баярлалаа. Баярлаа.